За сайн байцгаана уу. Улаанбаатар хот дох Хувьсгал аймгийн Шинэтэр сумын нутгийн зөвлөлөө санаачлан энэ жил одоо 100 жилийн ой тохиож байгаа Шинэтэр сумынхаа иргэдэд Улаанбаатар хот байгаа нутгийн уул иргэдтэйгээс уулзуулахаар энэ хүн нутагтай төсөлттэй подкастыг эхлүүлж байна. Тэгээд за өнөөдрийн маань зочин ардын багш Нэмж багшаага өрсөн байгаа. За сайхан аварчж байна уу та? Сайхан аварчж байна. Сайхан аварчж байна. За энэ жил маань сум ордын маань 100 жил болно. Та 100 жилээс нэг 15 дүү юм байна. Залуудаа өнөөдөр 75 настай. Тэгэхээр би танаас хүүхэд насны чинь тухай, за тэр тусмаа одоо таны аав болох Жигжид гэж хүний тухай ярилцлага эхлэе гэж бодож байна. За би Шинэтэр сумын Худаг гэдэг газар сурсан хүн. За. Худаг чинь сумын төвөөс орхон хоошоо тийм. Тэгээд 1-р ангидаа суманда 7-р ангидаа суманда сургууль сууж ирсэн. Манай аав нөгөө шүүхийн дарга өөр суманд нийтлийн дарга энэ байсан учраас тэгээд суманда бол 2 жил суусан. Олон жил одоо хүүхд насаа өнгөрөөсөн. Ийм юм байгаа. Тэгэхээр манай аав бол гүрийн Жигжид гэж. Гүр гэдэг хүн бол ёо 1930 оны үед сумын дарга байсан. Харангаа аймгийн Шин Чандман сум болсон. Тэрнээс өмнө хэд хэдэн жижиг сум байсан гэж байгаа шүү дээ. Тэгээд Шэрэндугай алдарт Шэрэндугай хөөхд байхдаа Тариас суманд ном суухаар явахдаа манай хөгшин аваас зам явах авч ирсэн. За. Шэрэндугайтай би аавч уулзсан, би ч уулзж ирсэн. Замаа явж ирсэн гэж тий. Тэгээ манай аав чи 1971-ээс 74 оны үед суманда нэгдлийн дарга байсан, сум нэгдлийн дарга. Тэгээд сум маань аймагт ажиллаараа тэргүүлж сүү тос, цөчгөн тос бэлдэх ажлаар улсад 1-р байранд орж ирсэн. Хувьсгал аймгийн Баянзүрх сум дараа нь ороод манай сумчээс сарлаг ихтэй шүү дээ. Тий, сарлаг ихтэй ууларх. Тийм учраас тий. Тэгээ энд би нэг ганц зүйлийг онцлог хэлье. Манай ээж хоёр 72 жил хамт амьдэрсэн гэж ярьж байсан. Тэгээ сонинд бишигсэн шүү дээ. Эвийг хичээд 70 жил. Тэрнээс хойш бишигснээс хойш дахиад 2 жил. Тэгээд 72 жил хамт амьдэрсэн тийм хүн их зөөхөн байдгийг. За тэр бол нөгөө дээр үед мал нь багтгаа байгаад хүүхэд чахуу байхдаа гэр болж ирсэн. Мал тасж өгч. Тийм учраас тэр тэгж олон жил танилсан байдгийг. Залуудаа гэр бол болсон шүү дээ. Одоо нэмэргүй залуудаа. Тийм байна. Тий. Тэгэхээр аавч угаасаа их том бэлдээ өсгөлгөн тэгэл гэр хөвшин ижин тэр нь одоо өрөг тасалж аймн дээр тэгэхгүй мал багтгаа байлаа болохоо байлаа гэл тэгжсэн гэж байгаа. Тэгээ аав маань одоо суманда тэгж дарга байсан. Аавын аав бас дарга байсан. Ийм одоо дүүхтэй. Тэгээд аав маань одоо 92 нас хүрээ тэгээд өнгөрсөн байна. За таны одоо аав Жигжидгай яг төрсөн Улаанбаяр захирагч гэж байсан юм. Тийм манай аавын жинхэнэ аав нь бол Улаанбаяр захирагч гэж хүн байсан. Ер нь харайдын маш их бичиг үсгтэй тэр үедээ одоо луурт хүн байсан. Нутагт нь бол тэрний ах Өсөх баяр, Өрнөх баяр тэргээд байсан л да. Тэгэхээр Улаанбаяр захирагч бол бас яг шарын зэрэгт нөгөө хуйсвар хийж өгсөн. За гэдэг хэрэг одоо матагдаад тэгээд авч яваа тэгээд алга болцсон юм шүү дээ. Тэгээ манай аав чинь дөнгөж төрсөн байсан. Тэгээд даяар шиг одоо Улаанбаяр захирагч Улаанбаярын Жигжидл байх юм шүү дээ. Тийм байна. Тэгээд манай хөгшин ээжийн аав гүрэ гэдгээр одоо оглоод явсан юм учиртай. Улаанбаяр захирагч гэдэг чинь их номтой тийм айхтар хүн байсан байгаа юм. Манай аав 6 настайдаа одоо энэ хууч Монгол очигт маш сайн сур дэндүү гоё ишдэг гээд 10 настайдаа нэг 10 гэрийн ухуулагч болж ирсэн байна. 10 настай хүүхэд жижиг морь унаад айлуудаар яваад сонин дээр гарсан юм одоо ухуулдаг шүү дээ. Тийм байсан. Тэгэхээр нөгөө сумны одоо 100 жил гээд ярихаар мэдээж тухайн үеийн нэгдэл нийгэм байсан. Тэгэхээр нэгдлийн дараагаар одоо яг танаа аавын одоо өвөрсөн аав. Тийм. Анхны дарга байсан билээ. Тэр юу татаа шүү дээ. Улаанбаяр чинь жинхэнэ бүр жинхэнэ аав. Төрсөн аав. Манай хөгшөөжийн аав чинь гүр аригч байна. За хөгшөөжгээр манай аав гүр аригч чинь яг ерөөсөө анхны сумын дарга. Нэгдэл гэж байхгүй шүү дээ. Нэгдэл гэж байхгүй. Тэгээ Харангаа аймгийн сум байсан. Тэгээ 1940 дайны өмнөх нь 42 онд байлгүй дээ. Хувьсгал аймгийн сум болсон байгаа шүү дээ. Манай сум Шин Чандман болоод Шинэ Итэр гэдэг сум. Ийм учиртай. Тэгэхээр бид нар бол яг үндсэндээ бас
Харангай аймгаас Хувьсгал аймаг руу нэлээд сүүл тасарч ирсэн галт жаргал шин гэдэг тийм ээ сум бай тий. Яг үнэ. За танаас бас тодруулж нутаг оронтой холбоотой юм асуухад тэр үе одоо ингээд маш олон одоо манай нутгийн эрдэмтэн сэхэтэн олон хүн байдаг л да. Тэгээ тэрнээс та бүр онцолж энэ Бадрын ширэн дугаан талаар тий бас жоохон ярьж. Би юу вэ? Тэгэхээр ингэж байгаа ширэн дугаан хэлс үг байдаг шүү дээ. Хүн нутагтай, нутаг сүлжтэй гэж. Тэгээд энийг бол ясаа хүмүүс янз янзаар тайлбарладаг. Ихэд гоё үг байна гэдэг. Ер нь уулзсан, учирсан хүмүүс бол танаа сумынхан ер нь их оюунлаг шүү гэж хэлдэг. Тэгэхээр сүлд гэдэг нь бол ер нь оюунлаг гэдэг талыг хэлээд байгаа юм ер нь их сонин. Тэгэхээр манай сум чинь одоо би ширэн дугааг хэлээд хэлээ. Ширэн дугаа чинь шинэ цагийн боловсролын түүхэнд Монголын нэг номер хүн гэдэг байгаа шүү дээ. Ер нь өөрчлөлт хүн байхгүй. Тэгэхээр энэ бол 1942 онд Монгол Улсын их сургуулийг байгуулсан. 42 он тийм. 1961 онд шинжлэх ухааны хүрээлэнг шинжлэх ухааны академи болгосон. Академийн тулгын чулуу. Тийм, тулгын чулуу. Тэгэхээр ширэн дугаан тухай өөр маш их юм ярьж болох биш. Одоо энэ багтахгүй учраас зөвхөн энэ хоёр айхтар Монгол Улсын их сургууль шинжлэх ухааны академи хоёрыг байгуулсан гэхээр зэрэг тэгээд аянд ойлгомжтой болно шүү дээ. Тэгээ ширэн дугаа гэдэг бол одоо би олон удаа ярьдаг шүү дээ. Шагналын 3 том зүйл. Өдмөрийн баатар, төрийн сойрголт, тэгээ шинжлэх ухааны гавьяа зүтгэлдэг. Эрдмийн 3 том академич, шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн. Шинжлэх ухааны доктор, тэгээ профессор. Тэгэхээр ийм 3 том шагнал 3 том эрдмийн одоо цол зэргийг Монголд авсан хүн одоо байхгүй байна гэдэг байгаа шүү дээ. Одоо байхгүй цааш өвөнд өрж магадгүй тэгтээ хэцүү юм шиг бодоод байна. Ширэн дугаа их онцлогтой хүн байсан шүү дээ. Нуурын домог гэдэг бүжгэн жүжиг бичиж байсан шүү дээ. Тэгээд түүхийн бүтээл бол нуурын домог гэдэг бүжгэн жүжиг бичсний төлөө төрийн сойрхол өгч ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр их одоо түүх хүн байсан шүү дээ. Тэгээд түүхийн хажуугаар одоо тэгээд чөлөг бичдэг. Тэгээд тэр бүжгэн жүжиг бичнэ гэж бас нэлийн өндөр боловсролтой барууны одоо соёлуудыг мэддэг одоо сонгодог урлаг шүү дээ. Тийм хүн. Тэгээд ширэн дугаан ер нь яг энэ ташранд хэлэхэд ширэн дугаа ер нь би нэг 4 автор том хүнийг эхлээд хэлье. За Бярагийн чимдийг мэдж байгаа. Хөдөлмөрийн баатар үндсэн хуулийн одоо анхны арчилсан үндсэн хуулийн энхийг барьж ирсэн хүн. Тэгээд Даржаагийн Бацуур гэдэг одоо Хувьсгал аймагт 8 сургууль байгуулсан. Шинээр сургууль байгуулахад Даржаагийн Бацуурыг явуулсан шүү дээ. Эхлээд хөрөнгө мөнгөний яагаад бүгдийг ерөөсөө нэг игчигээ дагуулаад яваад байдаг хүн байсан шүү дээ. Игч нь хоолойд хийдэг. Тий. За тэгэхээр Хинтээ аймагт сургууль байгуулсан гэж байгаа шүү дээ. За. Бацуур өгч. Тэгээд энэ хин Замбалгарвын Жаданбаа гэж. Жаданбаа. За Жаданбаа бол энэ тэгт нүүбийн шугамар дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэлээд том захирал хийж ирсэн хүн гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо монголчуудаас яг Жаданбаагийн тим ажил хийсэн хүн өөр гараагүй байгаа даа шүү дээ. Одоо өөрчлөлтөө чигтэй болж тий. Тэгэхээр зэрэгэнд одоо ер нь бол шинэдэрчүүдийг оюунлаг гэдгийг батлагч гэдэг юм уу, бахархагч гэдэг юм уу ер нь юм байна. Одоо би жишээ нь чамаа гэхэд би бас бахархч л яддаг залуу хүн юм. Түүх, хүн ухаан, шашин судлаар бол ер нь мэдэхгүй. Ер нь манай аймагт нэлээд том араантай хүн бол миний дүү Алтан гэр. За энд гамбаа сууж байна. Гамбаа чинь одоо малын чийж яхад шинэд манай хөшөө хийж ярьдаг. Энэ бас ачин өгч. Юмэг ерөөсөө угтан тултал хэлдэг, шинжилдэг хүн байна. Тэгээ энэ чинь хөдөөж явах их сургууль яваад багш болоод тэгээ манай сум чинь оюунлаг гэдгийг одоо би бахархаас аргагүй болчиход байгаа. Хөдөөж явах их сургуулийн харьяанд одоо 1 сумаас 3 доктор байгаа гэж би хэлж ирсэн шүү дээ. Тэгэхээр 1 сумаас 3 доктор гэж сум шүү дээ. Аймаггүй л үү. Тэгэхээр манай сум бол одоо энэ одоо миний энэ Гамбат бол одоо их мундаг өөр хөдөлмөрийн гараагаа энгийн байдлаас эхлээл оюунлаг шинжлэх ухааны доктор, профессор болтлоо явсан ийм одоо хүн байдаг. Тэгээ яриад байвал их юм байна л да. Тийм би одоо жишээ нь ингээл зөвхөн манай ангиас гэтэл одоо Монгол Улсын их сургуульд эндибилэг доктор байна. Анагаахын шинжлэх ухааны сургууль Цацралтод Бяраамчийн гавьяа Бяраамчийн Цацралтод. За тэр одоо Юнимед эмнэлгийн Хадбаатар гэдэг сайхан доктор байна. Тийм Батлан хамгаалалтын их сургуулийн одоо Балжинам гэдэг доктор. Энэ манай ангилч бас их доктор ихтэй. Танаа хч мундаг юм байлээ. За мэдээд байгаа.
Тийм дээ. 90 оноос үл юу? Тийм бид нар 90 оны төгссөн. 90 оны төгсөлтөө. Тийм. За сайхан ингээд нөгөө яг нутгийнхаа энэ хүмүүстэй уулзахаар энэ оюунлаг гэдэг юмыг бол одоо олон хүнээс сонсох их сайхан байдаг юм аа. Тэгээ та бол бас яхахгүй одоо хөдөөний сургуулиудаас тэр математикийн ардын багш нь Монгол хэд байдаг юм багш аа? Ардын багш Монголд одоо ингэж байгаа. Монгол Улсын их сургуулийн МЭК гэж байсан шүү дээ. багш байгаа. Тийм. Тэгээд нөгөө МАМ гэж байж байгаа коронавирус вирусээр өнгөрсөн шүү дээ харамсалтайгаар. Тэгээд хин Жаданба гэдэг Няман Жаданба одоо саяхан болдоо шүү дээ өргөшин. Тэгсэн. Тий. Тэгээд би вэ иймэрхүү бай тий. математик тий зөвхөн математикийн шинж ухаанаас яг ардын багш болсон цөөхөн хүмүүс тэр тусмаа хөдөө нутгаас бол анхных нь бол таныг одоо яг ярих өдрөгийн аймагуудаас энэ ардын хувьсгалын 103 жил үү 103 жилийн түүхэнд өдрөгийн аймагуудаас математикийн ардын багш болсон анхны хүн л дээ би. Тэгээ анхны бөгөөд одоо хэвээрэл байгаад байгаа юм. За баярлалаа. Тэгээ багшаа бас за түрүүн хоёлоо ингээд худгийн бэл та хүүхднасаа бол ингээд багнасаа 2 дугаар анги хүртэл явсан гэхээр одоо манай сум бол ингээд 3 дугаар сайхан нөхдийн гол гэж сайхан гол уусдаг. Тэр үед хэр их өргөн гол байсан. Ер нь утгаасын маань байх. Нөхдийн голоогоо сууж байгаа юм уу? Тий. Тэр ярих юм байна. Бид нэр 7 дугаар анги төгсөөд нэг галтын цялгаа гэдэг хүүхэд их загсан дуртай. За. Тэгээ бид нэр ангиар 2 ангиараа загсанд нөхдийн голд ирэхэд шууд зүгээрээс барьж аваад загас одоо тэр үуч хуульчгүй байсан зөө. Нэг их загас агнаад тэгээд тэр цялгаа чинь аав нь хөдөөшөөгөө явуулсан. Тэдэд очиж нөө цялгаа чинь гинц мэцийн найрлага загас шарж ижсэн. Тэгэхээр нөхдийн гол бүр дүүрэн загастай байсан гэж бодлоо. Тэр нь сонир байгаад их өргөн том. Тухайн ялангуяа тэр Бэкний хүмүүсүүд энэ хавцгаатаас танкетер хөлгөлөөд сургуультай тэр ирчдэг үсгсэн шүү дээ. Мөсөө яваад. Юу галтын хүүхдүүд чинь танкегаар яваад нөө гол дамжиж явсараад эдрийн голоор сумдаа очдог байсан шүү дээ. Тэгэхээр л их өргөн мунд байсан гол байж тий. Одоо ч бас манайх чинь холбоо сайхан 2 нууртай. Сайхан сангийн далай нуур зүүн. Энэ 2 нуурын домог бас нилээ байдаг юм билээ. Та сонсч байсан. За би версээр сонссон. Тэмдгээр бол их мэдлэгтэй биш учраас юм яриад хэрэггүй. Их гоё. Тий, 2 гоё нуур байна. Сангийн далайч тэгээд хэд хэдэн сум тойрдог шүү дээ. Их уу, цэцэрлэг цагаан уу тий. Манай сум бүрэн тогтох гэж хорон тий. Тэгтэл дэндүү гоё л доо. Сэвсвэлийн ам гээл одоо тэр сангийн далай руу төр зорсон нэг 2 3 боруу бол тэнд чинь таруух гэдэг ерөөсөө. Тэр үе чинь би бас ойлын гайгүйч байсан юм уу бас зуны амралаар ганцыг таруу маруу гэдэг. 20-ны цаг тавигдчихдаг байсан шүү дээ тий. 8 сарын 1-ээс л эхэлдэг. Тий. Тэглэг байсан. Тэгээ баг настай холбоотой бас таны яг нутгаартай холбоотой яг тэр өстөрсөн одоо тэр таны төрсэн газар одоо ямар хувь адилтай тэр худаг. Одоо манай төрсэн газар чи юу байдгийг шүү дээ. Манай цогдог 104 нас төрсэн хүний хүү одоо тэдний дүүгийн хүүхдтэй дээлс өрн гэдэг. Тэгээ нөхөртэйгээ хамт мал малж идэх тэр үйлжин дээр. Нөгөө талд нь тэр манай гүр аригч аавын бас аав нь Маар гэж хүн байсан гэж байна. Өөрөөр цогдгийн аав Маар. Марын үйлжин нөгөө талд нь улаан харданд. Одоо бол улсын 2 хошоо авраг байгаа шүү дээ. Тийм байна. Мишиг гэдэг. Мишиг авраг байгаа. Нөгөө талд нь бол энийг байгаа шүү дээ. Яг тэр үйлжин дээр байдгийг. Манай аав тэгээд чулуу усгсан байсан. Тэгээ би аав гамд байхад цуг очиж үдчихсэн. Яг энд чи төрсөн байдгийг гэж. Бас тэр төрсөн газрынх нь өвлжөөнд одоо ингээ усаа хошоо авраг малчин дайвга авраг одоо. Гэрэл гэдэг чинь сумын авраг. Мишгээс болохоор манай хөгшөө аавын лагангуй уулжаач урд нарийн завсарт байсан юм. За. Тэгээд одоо шаарга бах байгаа л. Тий. Одоо авраг мишгэн хөвлөө. Тий. Яг дүүн. Тий, шаруу. Хошоо авраг шаруу байхтай байгаа шүү дээ. Сайхан. Тэр чинь гүр аригчийн Марын үйлч юу. Гүр аригчийн нөгөө талдаа Маар гэдэг хүн цогдгийн аав Маар байхгүй 104. Тэгэхээр ингэх юм байлаа. Одоо би ингээд энэ нутгийн зөвлөлд ажил хийж байхад ялангуяа хуучныхаа одоо хүмүүс маань нэлээд сайн ярьж өгөхгүй залуучууд тэр бол мэдхээ байждаг юм байна. Тэгэхээр өнөөдөр энэ подкаст энэ хийж байгаа ярилцлагын гол зорилго бас энтэй холбоотой маа. Тэгэхээр та сайхан нутаг оронтой холбоотой хууч яваа. Нутаг хүн залуудаа бас хүн их гинэ. Одоо ингээд нас ахт тусам ерөөсөө майхан барай шивэртэд
Эсвэл одоо тэр цагууртай оноонд тийм дундчмаар унтдгийн шүү дээ. За. Тийм хой байдгийг. Ширэндээ чинь жилийн өхөр цаг төрсөнгээ дээр үед үнэ сэндэ биш яриалсан өгчин шүү дээ. Өөр дээр. Тэгээд тэр үе чинь одоо нөгөө зурхай тийм цаг төрсөн хүн тэгдэг гэдэг чинь хоригддаг байсан цагт ширэндээ шин том авч хилцүүлээд тэгээ жаахан гутаад нөө цэдэн болгооч байхгүй болсон. Тэгээд алс дор Сибирийн шинжилгээний академийн чинь зөвлөх хийж ирсэн шүү дээ. Тэгээ сүүлд ирсэн ширэндээ нэлээд сүүл. Тэгээ ирсэн байхад би нэг удаа ширэндээ ингээд гэж юм. Манай нутгийн хоньны мах их айхтар өөр. За. Шинэдрийн хонь жижигэн. Тэгээд тэр мах гэдэг юусоо ер нь жаахан ядарсан хүн бол шууд ухаалтч магадгүй хачин мах гэж ярьдаг байсан. Тэгэхээр би өдөөнөөс нэг хоньны мах ирэхээр нэг ханьны говь жаахан шат тос аваа ширэндууганд очлоо. За. Тэгээ ширэндууга ирсэн байсан. Тэр цэцэг төвгөд одоо нэг дэлгүүр байгаа тэр. Тэрний ихэнх тал нэг шар байсан. Тийм тэгээ ширэндууганд өгсөн чинь ширэндуугаа тэр махны тухай яриад манай тэр хөгшөөгийн зам явах өгсөн тухай ярьж ирсэн. Тэгээ махын ширэндуугаа ингэ юм байна лээ. Монгол лаборатори муу авахд янз янзын нутгийн хоньны махнаас аваад гадаадд хөгжилтэй орондоо шинжилж үзсэн гэж. За. Тэгэхэд манай шинэдрийн хоньны махыг бол өгөөчихгүй байсан. Шал өөр мах байдаг. Тэгэхээр тэр жижигхэн. Яг энэ одоо хөдөөгийн манай тэр нутгийн тэр өв сургамал байгалийн л одоо үндсэн юутай холбоотой байна. Тэр чинь хайр ер нь холбоотойгоор барах уу? Одоо тэр сумын төвийн наахан гарахад аяг дагш гэл 9 шидэн ургамал байна шүү дээ. Одоо гамбай бол дарыг бол бүр нэвтрэх юм байна. Тэр энэ тэр чинь ерөөсөө жигтэйхэн чанартай. Одоо нарийн уус ургасан зарим газар чинь малын махны амт муутай байдаг шүү дээ. Нарийн манай тэнцэн аяг дагш хөөё ерөөсөө нэмэргүй. Тэгэхээр зэрэг шинэ эдрийн ямар зарим хүн зүгээр бас юу гэдэг юм танаар чинь тэр их сонин ургамалтай та нарт хүртэл малаар нь дамжаад очсон. Танаас өмнөхөн чинь нэг одоо ер нь бас л тийм ээ. Оюунлаг сонин улс шүү энэ төр гэж ярьж л байдаг. Тэр бас үндэстэй шүү. Одоо тэгэхээр багш таны одоо яг энэ би бол энэ таныг бас ингээд мэдээж манай нутгийн одоо энэ эрдэмтэй хүмүүс ингээд судлаад үзгээд таны сонин юмнууд их байна одоо энэ 9 бас их гайхамшиг гэдэг. Тийм. Яг хөө тэр бүр ингээд нэг үгүй яг хөө тэндээс яг ганц хоёрыг л хэлээ. За тэгээ. Тийм. Яг хөө би болоос 1972 оноос хойш багшилсан хүн байна шүү дээ. Одоо ч гэсэн бас хичээл зааж л байгаа. Дээд сургууль, дунд сургууль хичээл заасан. Тэгэхээр энэ хугацаанд бол ерөөсөө Монголын боловсролын төвхөнд яг 9 гектар дамжуулах тоосон л гэдгийг. Тэгээ нэрэж үнэн гэдгийг бол хүмүүс баталдаг. За энэ дотор ерөөсөө миний ажлын онцлог бол энэ сургалтыг математикийн сургалтыг явуулахдаа хүүхдийг бол зүгээр хэлж өгөх биш. Яг нээлт хийж байгаа юм шиг. Одоо Пифагорын теорем гэж та нар байдаг шүү дээ. Тэгэхээр тэрий чинь хүүхдээр нээлгдэг. Тэгээд эхлэхээр зэрэг хүүхдүүд бол их дуртай болдог, хөгждөг. Тэгээ 2001 онд намайг Нью-Йорк төвтэй 3 дахь орнуудын шинжилгээний академиэс хэвлүүлсэн номонд Монголын асуудал шийдвэрлэх сургуулийн нээлт мастер гэж намтартай бичсэн байдаг шүү дээ. Тэгэхээр тэгж бичсэн хүмүүс бол одоо бас байхгүй л байгаад байгаа. Тэгэхээр тэр бол асуудал шийдэлнэ гэдэг чинь өнөөдөр бүр сургалтын амин чухал болчиход байна шүү дээ. Проблем нь явах чинь нэг гэж байгаа хэрэгтэй. Асуудал шийдэнэ гэдэг чинь ерөөсөө одоо чинь сургалт математикч бай бүх шинжилгээнд юм байгаа шүү дээ. Хэлэнд сургая. Одоо дүүхэлдэг шиг хэл байгаа шүү дээ. Хэлэнд сургая. Онд сургая, загварт сургая, асуудал шийдвэр сургая. Тэгэхээр асуудал шийдвэрлэх гэж өнөөдөр бүр тоглоо оцсон болчиход байна шүү дээ. Өнөөдрийн одоо багш нарын гол арх нь яг мундаг багш гэж хэнийг хэлгүй асуудал шийдвэрлэх сургалтыг л явуулж чаддаг байна. Тэгэхээр би 2001 онд бол бичигдсэн нэг юм байдаг. Тэгээ би яг одоо энд өөрийгөө одоо дөвөлж магтлаасаа бол хандаагүй яг болсон үйл явдлыг зүгээр хэлж байгаа юм шиг уучлаарай. Тэгэхээр миний шав бүрэн тогтох сумын харьяат Батбаачрын Гамбилэг гэдэг одоо хосгүй мундаг математикч байгаа шүү дээ. Улаанбаатар. Улсын математик олимпиадын 5 удаагийн авраг, 4 удаагийн мөн, 3 удаагийн хөрөг. Тэгээд жижиг одоо дэмжээнээс бол 150 удаагийн авраг болсон хүн гэж байгаа шүү дээ. Улаанбаатар. Тэгэхээр тэр хүн би яагаад тийм хүн төрж юу гэж бодохоор өнөө хичээлийг л их өөрмөс явуулж байсан учраас зарим хүүхдүүд бол тийм болдог. Тэр болохоор 2015 онд бол дэлхийн математикчдын 100 жил ордоо дийлэх байсан асуудлыг 2015 онд
баталсан шүү дээ. За. Хосгүй. Тэгэхээр одоо Лондонд математикийн төв байдгийг олон улсын нийгэм. Лондон төвтэй тэр төвөөс бол ган бэлгийн тогтмолыг А зэрэглэлийн сэтгүүл хэвлээд тэгээд жижиг тогтмолыг явуулсан. Одоо наад нэг нь байдаг. Тэгэхээр шинэ нийтэр сумын харьяаны хүн нутгийн хүн бий. Гэтэл бүрэн тогтсон сумын хүүхдийг дасгалжуулаад дэлхийд одоо 100 хэдэн жилийн түүхэнд өөр дунд сургуулийн багш дэлхийд данстай болсон хүн байхгүй шүү дээ. Ямар ч мэрэгтэй. Тэр нээлт гэдгээрээ тэгээ явчихж байгаа. Танай шав нөгөө чимэд авиш гэж хамтарч нөгөө боловсруулсан. Чимэд авиш чинь одоо миний шав бөгөөд тэгээ төөрхий ерөөсөө надаас салдаггүй. Миний одоо эрхэм нэг хянон дор байдаг шүү дээ. Сүхбаатарын туслах гээл хүний тухай. Тэрүүн шиг хамт одоо эн чинь 60 гаруй насны хол гарсан эмэгтэй хүн байгаа шүү дээ. Тэр чинь надтай хамт нөгөө магадлалын он теория бариад байна. Магадлалын ондор бол Монголын одоо маш олон багш нарт олон жил хичээл заасан. Бид тэр чинь зүгээр хошигнж ярьдаг шүү дээ. Энэ тэнд явж байгаад гуанз манд олдохгүй бол ямар нэгэн газар очих юм бол бид тэр тоол өгнө гэж. Ягаад гэвэл Монголын математикийн нэг үеийн бүх багш нарт бол тэр магадлалын онд зааж өгсөн. Тэгээ би Өвсгөл аймгийн дэглэгүүрийн сургуульд магадлалын ондын төв гээд байгуулсан. Одоо энэ хаавар юу вэ? Тэмцээн болох гэж байна. Тэгээд суманда одоо байгуулж байгаа шүү дээ. Харин суманда магадлалын онд байгуулж. Тэгээд би сумыгаа бол нэлээ өвөрмөс хөгжүүлнэ. Магадлалын ондыг одоо энэ сая өвөл нэг хүүхэд ирлээ шүү дээ. Сургуультанд сууж. Манай шийдвэр сум. Би нэг зарлаад байсан шүү дээ. Тэгсэн зар тавьсан байсан. Тэгсэн хүүхэд ирлээ. Тэр нэлээд тоног шаргуу сураад одоо суманда очоод нөгөө нэг лекцэнд яг багш нартай үзүүлээд. Тэгээ багш нартайгаа хамтраад өшөө хүүхдүүдийн нийлээд суманда 3 удаа юу яасан гэдэг шүү дээ. Хичээл зааж байгаа юм хүүхдүүд. За. Тэгээ тэр мэтлэнгээр ингээд залуу үед бас жаахан нөлөөлөе гэсэн бодолтой. Магадлалын онд гэдэг чинь санамсаргүй үзэгдлийг судалж байгаа шүү дээ. Тий, санамсаргүй үзэгдлийг судалдаг математикийн аргаар л мэргэлж байгаа гэсэн үг ер нь нарийн дээр. Тэгэхдээ шинжлэх ухааны үндэстэй. Шинжлэх ухааны үндэстэй. Манайх ч бас нэг математикийн шинжлэх ухааны сургуулийн манай гавьт багш энэ багшаал энэ та зургийг авчирсан бай тий. Тий. Тийшин багш уу? Тий, тийшин багш. Төмөрбаатар багш. Төмөрбаатар багш энэ их гой зураг байна. Та энэ зургийн бас түүх энэ хизээ авахулсан зургийг одоо чимэл гой шуудсан тий. Нэг уулзсан. Тэгээд энэ хоёр маань хоёулаа гавьт мөртлөө тэмдэгэ зөөж ирээгүй л байсан. За. Намайг дүүж ирээрээ чи өсөгдөр хэлээд байдаг шүү. Тийм би бас заримдаа нэг зүгдгүү. Энд бас үүж ирэхээр Төмөрбаатар багш чинь юу шүү дээ. Математик унш дууг. Тэгээд техникийн их сургууль материалын эсэргүүцэлгээд математик дээр дулгуулсан одоо техникийн одоо тооцоо хийдэг тийм юм заадаг болсон шүү дээ. Эхлээд математик зааж ирсэн. Нямаринчингийн Төмөрбаатар гээд ах нь бол ми жирэнгээ чиний дээрт орсолын өгш байсан. Дээр үед. Чамдгаа бол мэдээж. Бид нар бол дээр үед тэгээд Ширэндугатаач зураг авах боломж гарсангүй гэрт нь очлоо гэхэд зурагч нь тэр үед чинь ховор 96 онд одоо бол зүгээр гар утсаар хүн болгон аваад маш гоё болчиход байна шүү дээ. Тэгээд Ширэндугатаагаар зураг авах хэмжээгүй. Одоо энэ дээр гэхэд манай Гамбаагийн зургийн залуучаа байж л Гамбаа дээр зураг авахулсан дунд байдаг шүү дээ. Тэгээ энд Гамбаа нөгөө энэ цайхан талигааж болцсон нөгөө нэг Баатар багш юм тэр байна тийм ээ. Энэ жожоо чиг маань байна. Тэгээ долгорж багш гомн зал байсан. Долгорж банаач байна. Наад долгорж багш. Тэгэхээр энэ 80 жилийн сумын 80 жилийн ой өмнө уулзалтын л үү. Тийм ба. Нилийн дээр үуч байна. Тийм байх юм даа. Би энэ яг тэр үеийг болов гэж одоо 20 гаруй жилийн өмнө. За бас нэг таны нэг багш байгаа Мижид дорж гэдэг нэг шавчин байгаа. Тэгээ тэр шавчин болохоор тэгэхээр Мижигээр бол ийм бас л нөгөө математикийг мундаг одоо өөрөөр саргаар заашны гэрч юм л да. Мижидор чинь юу байхгүй. Одоо шинжлэх ухааны доктор шүү дээ математикийн. Шинжлэх ухааны доктор гэдэг чинь жинхэнэ одоо оцгор доктор. Нөгөө хүн философийн доктор гэдэг байгаа шүү. Тэгээ Мижидор чинь хөвсгөлийн төвхөнд анхны шинжлэх ухааны доктор болж байгаа. 21 онд. Тий 21 онд 2021 онд одоо багшийн сургууль байгаа шүү дээ. Тий компьютер мэдээлэл зүйн чиглэлийн нэлийн айхтар бас л нээлтийн төвшөнд хүрсэн. Америкт бас нэг доктор Шани Шав байна л орлох гэсэн байна. Тэгэхээр тэр муу чинь орлох бол
дунд сургууль байхдаа Парагт олон улсын олимпиадад маш хатуу үед одоо зүсэд орсон хүн шүү дээ. Улаанбаатар хотоос л олон улсын олимпиадын бэлтгэлийн хүүхдүүд явдаг байлаа шүү дээ. Тэгэхэд жаргалын гүн жаламж бас олон улсын бэлтгэл сууж байсан хүн шүү дээ. Онгоцны нисгч мөнх очиргээд одоо аваад нисгч байгаа. Тэр бас олон улсын бэлтгэл сууж байсан. Ордох болохоор Чехийн нийслэл Парагт очиж шагнал авч ирсэн. Тусгай шагнал. Тэгээд дараа нь Америкийн нэгдсэн улс доктор болоод тэгээд шинэ ухааны академийн физик техникийн хүрээлэнгийн захирал болсон шүү дээ сүүлдээ. Тэгж гад би хаануудаа тэгээд далигаж болсон. Хосгүй би таны шавнарыг яагаад энэ судалж асуугаад байхад багшийн эрдэм бол тий шавьяас харагддаг гэх тэгээд зориуд бүр ингэж нэр цогч ингэж асуугаад байгаа. Тэгэхээр яг хөө ерөөсөө юу би чинь тэр би бас их олон мэддэг хүн шүү дээ. Одоо гар ус гэхэд би бол усаар ярих гэдэг хүн шүү дээ. За. Нэг мессеж төр бичиж чадахгүй шүү дээ. Сонирхч юу. Бильярд ч гэдэг юм уу, даалуу одоо ингээл янз бүрийн тоглоом мэдэхгүй саксон бүүм гэж явах дуртай. Тамиг юм татдгүй болохоор явахдаа бол сайн. Тийм учраас ерөөсөө л миний ганц хобби бол байнга л математикийн бодлого бодох, хүүхдэд тэрийг сургах, яаж ихтэй сургуульд сурах уу, яах вэ хүү. Одоо би гэхэд ингээд гадаадд байгаа шив нартайгаа холбоо тогтоогоод хаана юу болж ийн яг математикаар гэж. Одоо шинэ Швед, Финлянд гэдэг одоо бидний цахим техникээр одоо мундаг боллоо гэсэн чинь одоо сая цахимжилтыг хитрхи хийх юм бол нойргүйдэл харааны өвчин тусч ийн гээд Финлянд Швед энэ төр чи одоо бага ангийн сурагчид цахимжилт хийх баг болчихлоо шүү дээ. Хөтөлбөрөө өөрчлөөд. Одоо ерөөсөө энэ хүнийг хүндлэх хүнтэй одоо эвтэйхэн харьцах хүнийг л одоо хүн болох гэдэг л одоо энэ дэлхийн ертөнцид чухал. Ерөөсөө л Ахмад өвийг одоо хүндлэх хүнтэй эвтэйхэн харилцах одоо маш очир дуртай байх асуудлыг чухал болж байна. Тэгэхээр би энэ яамны сайд бусад хүмүүст бичиг өгсөн л дээ. Одоо сургуулийн хөтөлбөр өөрчлөгдөн гэдэг байгаа шинэ намраад. Төлөвлөгөө. Тийм учраас одоо энэ дэлхийн нийтийн дэвүү болж байна. Одоо хаана юу болж байна гэж. Одоо жишээ нь Швед, Финлянд гэдэг чинь 12 дугаарыг төгсгөө хөхөд физикээр жаахан мэдлэгтэй одоо физик сонирхгүй. Одоо энэ 9 жилийн боловсролтой 8 жилийн. Заавал тэгж хараа хүнийг нэг жаахан дургу өмийн тэгж хүчээр судлаад 1-р, 2-р тэгээд тэр чинь мөнгө их ордог цаг. Тийм учраас одоо багаас нь одоо юмын бол маш сайн одоо судлах. Одоо хиймэл оюун ухаан чинь бүр мундаг болчихлоо шүү дээ. Одоо ердийн инженерт бол 5 хуруугаар тавихаар жаахан байлгаж байгаа 2 бараг 300 хэсгээр хүнийг шинжилээд гаргаад ирж шүү дээ. Сэтгэл санаа нь ямар байна? Бөөр нь ямар байна? Ам хэл нь ямар байна? Нойр нь ямар байна гэдэг ингээд. Тэрүүнтэй адилхан одоо бол хиймэл оюун ухаан чинь хүнийг ерөөсөө маш сайн судалж баг төрөвт нь одоо судлаад энэ бол явандаа тийм болж магадгүй гэсэн таамаг тавих гэдэг шүү дээ. Тавьж шүү дээ. Тийм учраас одоо энэ барууны сургалт энэ дэлхийн өндөр хүчтэй орны сургалт чинь одоо маш сайн. Манайх бол яг одоо овоол ахицтай байх гэхдээ бас хэцүү. Жишээ нь Япон ч олон улсын олимпиад ордгоо шүү дээ. Тоосон дээр судалдаг өөр системтэй болсон. Тэгсэн мэт л дэлхийн алдар өндөр хүчтэй байгаа. Тийм учраас заавал одоо ингээд хэн алтан гэрэл дургу байвал химиг хитрхи олон цагаар судлуулаад тэгээд мөнгө барах хэрэггүй. Тэгээд болох чиглэл энэ шинжлэх ухаан гэж юу юм? Тэрийг сайхан ойлгуулад тэгээд нөгөө уурлаг биеийн тамирч одоо маш чухал байна шүү. Хүний биеийн тамир дөнгүү болчихлоо шүү дээ дэлхийд тавина. Урлаг хөдөлмөр энэ. Ягаад дөнгүү байхад хүмүүс хушуураад байна шүү. Усан жилий цагш тоглоё. Тэр сонь байгаа дээ. Тийм учраас одоо ерөөсөө энэ би бол 100 жилийн сургууль сумынхаа 100 жилийн өмнө юу л бодож ийн гэхээр сумынхаа сургуульч нь одоо боловсролыг авч явдаг гол айхтар юм. Тэр үндээс л боловсон хүчин олонд хөрвүүл төр. Одоо биднэрт бол харамсалтай дүр зураг байдаг шүү дээ. Нэг үе одоо жишээ нь түнэл юм уу тосонгийн сургуульд ерөөсөө хүн төгсөхгүй байна. Маш муу байна гэлээсэн. Тэр чинь боловсон хүчин байхгүй болчих шүү дээ. Тэгэхэд чи алтан гэрэл сая надад хэллээ шүү дээ. Манай ангиас тийм салбарт тийм одоо нөлөө өгөх хүн байна. Энэ чинь одоо маш чухал. Тэр чинь шууд утгаараа биш ихэд тойрон утгаараа тэр суманд чинь маш хэрэгтэй байдаг байхгүй юу? Одоо хэрэгтэй нь бол одоо батлагдаж гарч ирэл нь шүү дээ одоо юу. Тий, гарч ирж байна. Одоо шинэ гамбаг би түрүү хэллээ шүү дээ. Мал эмнэлгийн талаар маш их одоо том
сайн доктор байхад тэрний дараа нутгийн 2 дүүн ч юм уу манай гамбаага дуурайж байна. Гамбаа эмчиг болоо гэж бодсон бай таарна гэж бодож. Тэгэл одоо чинь нөлөө бүхий улсууд маш их байна. Нөлөөтэй хүн гэдэг бол ерөөсөө шууд болно шууд ус утгаар бол аймаг суманда бидэж Монгол улсаа хөгжүүлж шүү дээ. Тийм л байгаа. Энэ би нэг бас энэ математикийн шинжилгээ ухааны чиглэлийн хүнээс сонсч ирсэн юм. Математик судлаад байхаар энэ орчлон хорвоогийн хүн байхын мөн чанарыг бол ойлгодгоо гэх. Та зөвхөн өөрийнхөө итгэл үнэмшлэр юу гэж одоо ямар яриа вэ? Тийм. Математикч нь өөр юм. Юмд яг таг маш нямбай хандхыг л одоо шаардж байгаа шүү дээ. Тэгэхээр би одоо Нобелийн хосгүй эрдэмтэн Гинзбургээд Оршин Гинзбургийн хос өгөөд л шүү дээ. Жинхэнэ эрдэмтэн ховор, жинхэнэ багш бүр ховор. Энэ хоёрыг хослуулсан хүн байвал онцгой ховор үзэгдэл болоо гэж. Тэгээ би энэ олон жил багшилсан өөрөөр туршлага энэ олон мундаг багш нарыг харж гаад энэ багш хүнд бол нэг дөрвөн айхтар юм байдаг гэж би ойлгодог. Нэгдүгээр онлын өндөр мэдлэг. Хоёрдугаар заа хар гарамгай. Одоо нэг асуудал шийдвэрлэх сургалтыг л явуул. Гуравдугаарт бол сэтгэлийн гоо зүй. Гоо зүй гэдэг чинь хоёр янз байгаа шүү дээ. Гой хувц өмссөн хүнтэй зөв харьцдаг хүн бол гадаад гоо зүй. Сэтгэлийн гоо зүй гэдэг бол одоо шүүл маш сайн мэднэ шүү дээ. Нүрийн буянтай өөрийгөө бяцлах, хүнийг хайрлах, ядарсан зовсон хүн туслах. Багш хүн бол яг л сэтгэлийн гоо зүй гэдэг шиг бол багш биш болохгүй. Нөгөөх нь бол герман цаг гэж ярьдаг шүү дээ. Яг цаг одоо дээр үе чинь бид нэр дээр үе багш нь 3:30 цуглаг хичээл 4 өнгөрөл ирэхгүй байдаг гэх тийм бүдүүл хүн байдаг байсан шүү дээ. Одоо бол гайгүй байх л да нэг зарч ажиллаж байна. Тэгэхээр цаг яг цагтаа тараа. Тэгээс унжаал одоо хичээл тавцаалсан байхад завэж гэж дараагийн багш нь урах гэдэг байхад оруулдаг хүн байдаг байсан шүү дээ. Ингэж болохгүй. Тэгэхээр ер нь яг нэг олон элдв юм яриад яах вэ? Ийм дөрвөн юмыг л одоо нэлийн овоо эзэмсэн хүн бол одоо энэ боловсролыг хөдөлгөөд явах сайн багш байж болох юм. Тэрийг бол би одоо танаас одоо сүүлийн хэд хэдэн юм дээр их анзаарч байна. Сая өнөөдөр ингээл бидний цаг 1:30 яг залгаж байна. За би яг тэнд ирчлээ. Тэгэхээр таныг ингээ очиод авъя гэхээр яах юм бэ? Би одоо явах чинь ирэхгүй шүү дээ. Угаасаа бид нар чинь цөмөөрөө ажил хөдөлмөртэй, цөмөөрөө зорилготой байх шүү дээ. Тэгэд нэг хүн ямблаад тэгэл цаг машин очиж явна гэж угаасаа өрөхгүй тэр чинь нэгдүгээр. Тэр чинь хүн хамгийн товчхон арга гэж юм байгаа шүү дээ. Оптималны арга. Тэндээс урд авсус суугаад ирэхдээ хамгийн амархан арга нь мөн үү? Мөн шүү дээ. Тэрний өөр машин очиод байна гэж байхгүй шүү дээ. Тийм учраас угаасаа дор юм хийждэг. Яг зорилгоо ойлгочдөг байх юм бол ерөөсөө ямар ч ажил бүтнэ. Тий. Тэгээ багш за одоо хоёлоо ер нь бол бас орхитуулсан биний асуугаагүй ч юм зөндөө байгаа. Гэхдээ одоо би бас сум орон нутгийн 100 жил зориулж гол одоо миний ярих гэдэг зориод байгаа юм бол ерөөсөө хүн нутагтай нутаг сүлттэй гэдэг подкастын зорилго бол одоо энэ таныг бас мэдхгүй залуучууд магадгүй байж магадгүй тийм ээ. Тэд нар маань бас нэг ухаарлаг игээр л аваасаа. За дээрэс нь энэ сургууль соёл төгсөх гэж байгаа одоо ерөнхий боловсролын сурагчид маань бас таны энэ гаргасан энэ онлын чиглэлийн энэ төв юмыг бас сонирхож судлаасаа гэж хүсэж байгаа. Хоёрдугаарт за 100 жилийнхээ ойг ер нь яаж тэмдэглүүл зүгээр юм нутгаар нь бас та нэг өөрийнхөө саналыг хэлээч одоо нутгаарны бас засаг дараа. За мэдээ 100 жил бол ийм байгаа. Ямар гэж бэрхшээл юмыг тавуулсаар хагаад одоо өдий төрвэ. Энийг нэг товчхон дүгэн чинь. Тэгээд манай сумыг яагаад ширэндүга хүн нутагтай нутаг сүлтэй гэж хэлв. Тэн дээр тулгуурлаад ер нь манай энэ шинжлэхүүлийн онцлог нь юу юм? Тэгээ онцлогоо нээж одоо илтгэл бэлтгэлд оруулдаг юм эсвэл бүр бахархсан талбай мал байдаг тийм манай шинэ дээр онцлог тэр байна гэх. Тэгээд за одоо бид нар 101 дэх жилээсээ юуны төлөө зүгчих юм? Дараагийнхаа зорилгыг тавих тийм ээ. Тэгэхээр би бол бодож байгаа. Юм болгоно яг сэгцтэй. Хүн болгоно яг зорилгоо ойлгоцсон. Малчинч бай, багш бай, эмчч бай. Тэгэл ерөөсөө шинэ төрчүүд яадаг вэ гэхээр хүн болгоно ерөөсөө зорилгоо л ойлгоцсон. Их сонин маягаар амьдардаг сонин хүмүүс байгаа гэж хэлэх биш. Тэгээд сургуулаа бол одоо маш их анхаар. Ерөөсөө тэнд манай сумын хүүхдүүд тэнд байгаа шүү дээ. Тэр хүүхдүүд чинь ерөөсөө ирээдүйд манай сумдаа нөлөөлөх хүмүүс шүү дээ. Одоо ингээд нөлөөлж шít одоо том мэрэгчлээ хүмүүс ямар нэг утгаад.
Одоо жишээ нь би гэхэд магадгүй онд өнгөд манай сумаас ирээл багш хүүхдүүд ирээл семинар суугаад буцаал юм хийнэ гэж чинь бас л нэг жижигхэн ч гэсэн элемент. Тийм учраас юу болов гэдгээд өгнээд тэгэл баярын талбай энэ төр дээр бол их товчхон хэтэрхийг нөөсөр биш. Ерөөсөө хүний санаад манай сум чинь нэг ийм юм байгаа юм байна. Ийм болцсон юм байна. Одоо цаашдаа ингэх гэж байгаа юм байна гэдэг тийм төвшөөл аваад тэгээ сумаараа бахархах хэрэгтэй. Сумаа сайн мэдгүй хүн байдаг шүү дээ. Одоо тэр шилдүүгээс хүн нутаг сүлжээ гэдэг үг чи юу гэсэн үг юм. Ер нь тэргээрээ бахархаад тэгээд 100 жилээ болов сайхан одоо мэдээж 100 жил бол бас соёлтой гой тэмдэглэл таарна. Үнсний одоо уламжилт баяр байгаа шүү дээ. Тийм манайх ч одоо бас их сайхан оюунлаг тэрнээс гадна улсын наадмын төрөв авсан. Ямар за тэр одоо эхнээс төрөвтэй. Тэр нь бол их тийм бахархам түүхэс гайхамшигтай мэдээж. Сүүлийн үед бол сур бол маш сайн болж байна. Тийм. Залуучууд бол сур сайн арвч байна. Шагаагаар бас их сайн болсон гэж байна. Тэгэхээр энэ бас их тэр болгоныгаа бас өвлөж ингэж тээжл явж байгаа юм байна л та тийм. Одоо ингээд 7 сарын 17-8-нд билүү? Тий 17-8. Тэгэхээр чинь та баяр тарсны дараа хүмүүсээс жишээлбэл санал авч болдог гэвэл манай сум бол үнэхээр оюунлаг юм байна. Манай сургууль бол сум бол тийм бэрхшээлийг даваад ийм юмд өрсөн. Одоо цаашдаа ерөөсөө инхэл зөвтэй юм байна. Их нүсэр том зориг тавиад хэрэг байхгүй зориг. Ерөөсөө хүн болгон л ажиллагааг дороо ойлгоцсон. Цагийг л яг хатуу барьдаг болчихвол тэгэл ерөөс цаг гэдэг нэг аяг тэр байдаг шүү дээ. Тийм байна. Цагийг л хатуу бариад байвал хүний ажил ерөөсөө амархан бүтдэг. Би ч угаасаа ерөөсөө цаг германч бас нэлийн удаа очсон. Герман багш нар бол ярьдаг шүү. Монголчууд анх ирж явахдаа мөн шиг хацсан байсан шүү гэл. Цаг барьдаг. Тэгээ сүүлийн үед монголчууд өстой мод ухаантай цаг барьдаг. Цаг бас дахин цаг. Тэгэхээр өнөөдрийн бидний хийж байгаа энэ ярилцлагыг маань бас манай одоо энэ нутгийн зөвлөлийн тэргүүлэгч нэлээд дэмждэг юм аа. Одоо тэгээд манай бид чинь жаргалын зам гэдэг нэгдэл гэж байсан тийм. Тэгээд тийм жаргалын зам гэдэг юм аялал жуулчлалын компани байгаа. За тэр аялал жуулчлалын компани хамт олон бас нэвтрүүлгийн зочдыг орж ирсэн энэ одоо нэвтрүүлд орсон зочдыг бас одоо энэ өөрийнхөө аяллаа маршрутаар хөнгөлөлттэй үнээр гэр бүлээр ингэж аялуулах юм урилга бас өгч байгаа шүү. Тэгээд жаргалтай аяллаар бас манай нөгөө сумын бас шинэ жил дээр 2 шилдэг хүнд бас шилдэг суглаа явуулаад 2 хүнийг бас аялуулсан. За манай нутгийн зөвлөлөөс за би жишээ нь цэцэрлэгээс 2 хүн ч юм уу манай тэргүүлэх сүрэн оролт аваач өвтөр нэг ингээд хүмүүс аялал 7-8 хүн аялуулчихад байгаа. Зөв тань тэгсэн гэлээ. Тий. Нөгөө ковидын дараа тасарсан байсан нөгөө хөх сувд гээд манай одоо аймгийн хэмжээний сайхан арга хэмжээндээр та бас хөх сувдын эзэн болсон. Баяр хүргэе. Бас яалтчиг одоо 21 он таардын багш авсан. Тэгсэн. Тэгээд одоо манай аймагт өдөө орон нутгтуудыг ардын багш болсон. Яалтчиг одоо хөх сувдын эзэн болохоос аргагүй. Тэгээд энэ жил их сонин боллоо. Нөгөө хөтөлбөрийн баатар содон бэлжээ. Тийм Монгол Улсын хөтөлбөрийн баатар содон бэлжээ. За та хоёр тэгээд сумаас одоо 2 хүн ингэж одоо хөх сувдын эзэн болсон. Тэр бол баг одоо ер нь их санамсаргүй бөгөөд бараг их ховор үзэгдэн шүү дээ. Тийм. Тий. Яагаад гэвэл нэг сумаас 2 хүн өсөвдөө эзэн болно гэж ер нь байгаагүй шүү дээ хуучин. Хуучин байгаагүй. Тий. Тэгэхээр манай сум нэгдүгээр 100 жил болох гэж байна. Хоёрдугаар манай сумын нутгийн зөвлөлийн хүн бол бас тэр ажил амьдралын сайн хүнийг бол алдаашуулдаг. Дээш нь одоо сайн тодорхойлж нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг бодсон. Сайхан чиг наадан болсон. Хөгсөвд содон бэлж битэр нэг ширээн дээр суусан хөдөлмөрийн баатар маань битэр хоёулаа тэгээ хоёулаа сумынхаа шинэ жил рүү бас орсон шүү дээ хоёулаа. Хажууд нэг цуг байсан тийм. Хоёулаа камера хоёулаа орсон. Тэр үлтэйгээ би бол хөвшинтэйгээ хоёулаа орсон. Их сайхан байсан. Их гоё байсан шүү. Үнэхээр гоё байсан. За тэгэд ер нь бол ингээд тантай бас ингээд өмнө бид нар ингээд бас нутгийн 100 жил зориулсан нэвтрүүлгийн үеэр бас та бас нэвтрүүлэлтэд ярилцлах хөтөл нэлээ олон зүйл ярихаар байсан бол цаг багтахгүй байсан. Тэгээд энэ удаа бас таныг урьж одоо ихнийхээ энэ амлсан ёсоор энэ подкастаа эхлүүллээ. Тэгээд таныг хүрэлцээрсэн их баярлалаа. Баярлалаа. Манай энийг хараад би дөрөв их сайхан байсан шүү. Тий одоо бараг л ерөөсөө энд унтдаг шүү, энд зовдөг шүү гэж бодож ийн л шүү. Гоё зураг хүний энэ сэтгэл хүн чи сэтгэлийн амьтан гэдэг байна шүү. Ерөөсөө одоо ийм сайхан нутаг усаа харахаар зүг нь гоё байна.
Одоо ингээд ажил амьдрал нь сайн яваа, хоёр дүүгээ харахад сайхан байна. Ер нь их баярлж байна би. За тэгвэл та одоо тэгээд 100 жилийнхээ хойд зориулж хүмүүсээ бас мэдлэгээ өргөд бас нутгийнхаа 100 жилд орох урилга хүргээрээ. За ингээд би 100 жилийн босгон дээр одоо нутгийн зөвлөлийн дарга алтан гэрэлтэйгээ ярьцлага хийж байна. Баярлалаа. За манай шинэ үзэгчид ширэн дугаараа хэлсэн үгийг ойлгож байгаа. Тийм учраас 100 жилийн сайхан ухтаад ажил хөдөлмөрөө зэгшлээд за 100 жилийн дараа л ерөөсөө өөрийнхөө хувийн амьдралыг маш сайн тооцдог. Тэгээд бид нар энэ нийгэмтэйгээ, сургуультайгаа, эмнэлэгтэйгээ одоо бусад юмтайгаа миний амьдрал яаж холбогдох вэ гэдгийг сайн тооцдог. Ер нь техномба байхыг л уриалж байна да би. За баярлалаа. Тэгээд бидний Усгал аймгийн Шидэр сумын нутгийн зөвлөлөө санаачлан эхлүүлж байгаа энэ ярилцлагын маань эхний дугаарт Монгол Улсын ардын багш Нэмжин багш маань оролцлоо. Ингээд танд болон танай гэр бүлд сайн сайхныг хүсээрээр ингээд удахгүй одоо Шидэр сумынхаа 100 жилийн нутаг орондоо уулзцаа. Маш их баярлалаа. Нутагтаа уулзцгаая. За. Адуун торглаад сайхан чумда сангийн далайбэ айлгуудун тасрахгүй ерөөлтөй юмда эхнутагны шуудын хүрдэл зүүнөөрө зориодэрдэгши сайхан бүхнэнтэсэр ярсардаг хутагнэ амтэртэн мэргэд мэндэлдэр шинэдэр нутагтай болохоороо амтэн нарны доор азтай явдгаа би чи